Christmas bread тавтай морилцгаано. Өнөөдөр би та нарт артизан талах 5 минут өдөрт гэсэн ийм номноос авсан энэ жоргоороо та нарт талах энэ талхыг зааж өгнө. Тэгэхээр энэ талхны одоо жорыг зохиосон хүмүүс нь бидний өдөр тутмын завгүй амьдралд хүмүүс одоо ингээд талах хийх тийм талах хийж өөрийнхөө хийсэн талхыг идэх тийм боломж олохын тулд энэ жорыг зохиосон юм байна л да. Тэгэхээр энэ талхыг ингээд зураад тэгээд хөргөчөндөө эсгээр нь хөргөчөндөө ингээд 2-7 хоног хүртэл хадгалаад тэгээд өдрөө болго ингээд жоохон аваад талах хийгээд өөрийнхөө хийсэн сайхан халуун талхыг өөрсдөө идэх юм боломжтой юм аа. Тэгэхээр энэ жорыг болохоор хүмүүс ингээд янз янзаар хийдэг. Энэ талхны жоронд талхыг хийх тэр процесс зарцуулж байгаа цаг нь болохоор маш бага учраас 5 минут гэсэн үг нь бол гарч ирсэн. Тэгээд заримдаа болохоор зуурдаггүй, нухдаггүй талах юм уу, амархан талах ч юм манай хүүхд болохоор салхуу талах гэж нэрлэдэг. За тэгэхээр энэ талхыг яаж хийхийг цөмөрөө сурцгаая. За энэ артизан талхыг хийхэд зориулаад би юм өндөр сав тийм уртаа модон иштэй юм хутгуур авсан юм аа. Тэгээ энэ урт модон иштэй юм модон халбаг авсны учрыг юм дараа нь тайлбарлаж өгье. За энэ талхыг хийхдээ өрөөний температурд юм арай жоохон бүлэвтэр ус байх юм бол илүү сайн хөөгд ах шүү гэдгийг усаа эхлээд хийгээд тэгээ миний одоо нөгөө талах хийж дадсан зуршлаараа би бол заавал нөгөө хөрөнгөө ингэж уусгах гэж санаа амардаг. Тэгээ би хөрөнгөө хийчихэд ингээ утгаад байгаа. Түүнээс энэ талхыг зохиосон хүний бичснээр бол ерөөсөө нөгөө зуурдаггүй талах гэдэг утгаараа усан дээрээ хөрөнгө давс гурилаа бүгдийг нийлүүлээд ингээд утгаад дөнгөж ингээд хуурай зүйл нь байхгүй болонгууд болчихж байгаа. Тэгээ давсыг хийдгийн учир нь ихээр зэрэг давс нөгөө өсөлт эсэлт нэг гурил эсэж хөөхийг ингэж удаашруулдаг. Тийм болохоор энэ талх маань нэг 2-оос 3 цаг болж иж ингээд сайхан хөөж эсдэг юм аа. За ингээд сайн нийлтэл ингээд хутгана. Тэгээ би бүр ингээд сайн нийлж бүр сайн зуурж иж нэг санаа амарж байгаа. Түүнээс ш одоо зүгээр ингээд хуурай гурилгүй болчих юм бол таглаад тавьчихж байгаа. Би болохоор зэрэг бүр яг ингээд нийлүүлээд зуураад нөгөө урт модон иштэй халбгаараа бүр шалан дээр тавьж агаад ингээд зуураад тэгээ урт байгаагийн учир нь болохоор зэрэг миний гарыг нэг ирэмгэндээ ингээд зөхиод авахгүй амар юм билээ. Тэгээ нөгөө дээр үед Монголыг ингэж нөгөө талхаа зуурдаг байсан шиг тэрэн шигээ ингээд зуурж иж нэг санаа маань амарч байгаа юм л да. За ингээд таглаад өрөөний температурт 2-оос 3 цаг хөөлгөнө. 2 дахин томортол нь хөөлгөнө. За ингээд томорцсон байна. За энэ талхны бүтээгчийн санаа нь болохоор зэрэг ингээ хөөснийхэн дараа хөргөчөнд хийчихэж байгаа. Тэгээ хөргөчөнд тийгээр зуурмаг нь ингээ сайхан хөрөөд ингээ арай жоохон ингээд хутгаад авахаар биеттэй гарт учиргүй наалдаад ахааргүй. Тэгээл баг багаар нь хөргөчнөөс гаргаж ирээл талхыг хийх хэлж байгаа юм л та. Тэгээд ингэж гартаа сайн гурил түрхэд хүн болгоны нэг хэмждэг аягны хэмжээнүүд арай өөр өдөг бах. Зарим хүмүүсийн зураг магадгүй нэлээд тийм гарт наалтсан ч ээжж магадгүй. Тэр гартаа сайн гурил түрхэд тэгээ жоохныг тасалж аваад ингээд тойруулаад ингээд бомбоолгоод за ингээд нөгөө парчмент цаасан дээр дэвсэн төмөр тайврын дээр тавьчихж байгаа. За би болохоор зэрэг ерөөсөө нэг зуурсан бол өдөртөө тэрүүгээр талахыг дуусгачихлаа. Хоёр байгаа л талхаа ингээд өөрийнхөө хөвлөдгээр хөвлээд нэг талаас нь ингээд чангаад зурж байгаа л ингээл хөвлөөл тэгээд би чи нөгөө банотон гэд талах нөгөө хөөлөгдөг савн дотроо хийгээд хөөлөгчж байгаа. За ингээд та нарт ингээ яаж талаас нь ингээд доош нь татаад сайхан бөөрийнхий хэлбэрт оруулаад тэгээ ёроолын сайхан чимхээ төхөөр гурил нь ингээ барьцалтаад ингээ талах нь хөөхт ингээ дээшгээ овоож хөөгöd гой хэлбэртэй болдог. За банотон дотор ингээ тоош нь харуулаад тавьсан. Чимгсэн талаа дээш нь харуулад. За хэрвээ та нарт тийм ширмэн тоогоо байдаг бол тэргээ сайхан зуухантай халаачж байгаа. Ер нь бол нэг 20-30 минут бол зуухаа бол халаана. Таалах бол нэг 45 минут бол хөөнөө. За тэгээд ширмэн тоогоо гаргаж ирээд талхаа ингэ шилжүүлээд дээр нь сайхан гурил цацаад
Тэгэхээр зэргийн бэрит гэрдсэж болно, хурц эртээ хотгойж болно, эржгэр хутгаж байж болно. Гурил цацгаар зэрэг нөгөө зүсэж байгаа хутга маань бол зурмтаа наалтаад авахгүй. Тэгээ ширмээс халуун савндаа шилжүүлээд тагтай юм сав байгаа л да. Тагийн таглаад энэ бол ингээд тагтай нь 20 минут, тагхгүй нэг 10-20 минут бол болдог. Хэрвээ пиццаны чулуу ч юм уу чулуутай байх юм бол шууд чулуун дээрээ энэ талхаа болоо шилжүүлээд гусуулаад тавьчих болно. За нөгөө жижигэн зургнуудаа бас ингээд гурилдцаад зүсчихнэ. Зүснэ гэдэг маань бол талхыг ингээд сайхан нэг зохион байгуулалттайгаар ингэж хөөхтөнд тусалж байгаа гэсэн. Зүсэхгүй байх юм бол хааныг мөсрөөр заавал хангардаг. За би болохоор пиццаны чулуун дээр ингээд парчмент цаасан дээр нь гулгуулад тавьчих чинь. Тэгээ хажууд нь ширмэн тоогоо таглаад. За ингээд 20 минут чигнэн. Доор нь болохоор зэрэг халуун ус хийж байгаа учраас болохоор уур гаргаад талхыг ингэж хөөгөөд сайн хөөхтөнд туслана. Халуун усны учир нь болохоор зэрэг тэртээ тэргүй сайхан халдсан байгаа зуухыг хөрөхгүй тулд температурыг бууруулахгүй тулд халуун усыг нь арай надад тохиромжтой юм шиг санагдаад байдгийн. За 20 минутын дараа тагаа авчихсан. Одоо ингээ 30 минут болоод талх маань болчлоо. За ингээ сайхан алтан шаргал, бор шаргал өнгөтэй болохоор нь талхаа авчнаа. За энэ санаа нь болохоор зэрэг хүн одоо завгүй ажлынхаа өдрөөс ирээд нөгөө хөрөгчөндөөс зурмыг гаргаж ирээд 100 асаагаад тэгээд талхаа хивлээд за энэ шин талхны чимийг сонсороо. Хамгийн сайхан чимээ шүү. Чатбат гэд сонсогдож байгаа бах. Тэгээд цаахан зурмга хивлжээ 100 халаачаад хоолоо хийж байгаа хоорондоо 100 нь халлаа, талхаа 100-ндаа хийлээ. Талх 100-наас гарлаа, хоол бэлэн болоо. Тэгэхээр өдрөө болго ингээ сайхан шинэ халуун талх идэх боломжтой юм шүү гэсэн юм зорилгоор энэ жорыг зохиосон байна. За тэгээд артизан гэдэг энэ талхаа та нар өөрсдөө хийж дээрээ зөөлгөн сайхан юм боллоо. Амтархан хүртээрээ.